Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа танилцуулахад бэлэн болоод байна. За өнөөдрийн зочноо танилцуулахад маш их таатай байна. Миний хөндлөж явдаг, миний хайрлж явдаг ах маань миний урилгыг аваад өнөөдөр зочноор оролцож байна. Бидний сайн мэдих ST студийг үүсгэн байгуулагч, найруулагч Балжин нэмээ амар санаа ах маань өнөөдөр урилгыг минь авлаа. За амраах уулзаагүй утсан байна. юм бай. Ингэж одоо сайхан хууч хөөрөх гээд түнс бол ногоон талбай дээр хальт таараалгаа тий. Ногоон талбай гэснээс та ойр тэмцээн уралдаанд орж байна. Ойрд орохгүй наа. Одоо нэг харин тий зав болохгүй байна. Зав болох. Одоо би нэг баг тойрог клубтэй хариалагддаг шүү дээ. Гог ахтай ижил үзээлээд. Тэгэл гогоо загнуулаад тэгэл явдаг. Тэгээд нөгөө энэ кинонд орсноос хойш нөгөө энэ 100 дээрийн тухай кино. Тэгээ энэ мундаг том хүний тухай кино хийгээд ихснээс хойш 3 жил болчихлоо. Тэгээд алдаг хоног сүүлийн жил гарan бол ер нь 2 жил бол ер нь зав гарахгүй. Энэ төслөөс гадна та ер нь танаа студийн үйл ажиллагаа гэх юм уу, таны уран бүтээл ер нь идэвхтэй байгаа юу? Ер нь гайгүй дайггүй идэвхтэй явж байгаа. Бид нэр бас манай студиод next generation гэх юм уу одоо юу гэх одоо шинэ залуучууд маань ирсэн. За зураглаачаар одоо манай дүүгийн хүүхэд одоо ирж наац дүү маань ирж одоо Японд сургуулаа төгсөөд кино оператороор киноны гэрэл тавьдаг тийм мэргэжлэр төгсөөд ирсэн байна. Тэгэл бас манай хуучин студид маань ажиллаж байсан гантулгыг чи мэднэ. DJ гантулга одоо киноны мундаг бас нэг сайн нэвлүүлэгч болчиход нэвлүүлгийн найруулагч болсон. Бид нэг уран бүтээл дээр хамт ажилласан. Энэ Жуди буюу 100 дээр гэдэг энэ сайхны кинон дээр. Тэгээд одоо яг нэвлүүлгийн шатанда төгсгөлийн одоо пост продакшн ажлууд хийгдээд, график ажлууд хийгдээд одоо нэг сар гарангийн дараа бол ер нь цэгцрээд боогод дуусчих واخ кино. Энд чи уран сайхны кино юм уу зүгээр түүхийн хөрөг нэвтрүүлэг юм. Энэ маань түүхэн бодит үйл явдал дээр тулгуурлаад тэгээд хөгжимтэй, дуутай, за бүжигтэй ямар жанрын гэх юм одоо ямар ч байсан биопик гэж англиар яриад байгаа тийм намтарчилсан драма. Тэгээд яг мюзикл драма гэж бол хэлэхэд арай л өрөөсгөл талдаа яг тэгвэл жүжигчд маань тэгэл дуулах бүх сценүүд дээр одоо дүрээ гаргаад дуулж одоо ингэж яах бол байхгүй л дээ. Гэхдээ тийм элементүүд байгаа. Тэгэхээр одоо нөгөө шүүмж судлаач нар маань кино дэлгэцэнд гарахаар л энэ яг тийм жанрын кино байна л гэх бах та. Зүгээр миний одоо хамт бүтээж байгаа найзууд нар бол бүгдээрээ нэг ийм одоо төрлийн уран сайхны кино Монголд байхгүй юм байна. За энэ мундаг түүхээр одоо энэ хүнээ амьдралыг үзүүлээд юм кино яал гэл явж байгаа. Ерөнхийдөө нэг юм манай өмнөх зочин маань ч гэсэн хэлсэн л дээ таашир маань тэгээд Дундрагсны тухай ингээд ийм нутгийнх нь гэх юм уу одоо тэр 40-50 мянгатынхаа найзууд нь хамт нэг найзууд амьдралынхаа найзууд нь нийлж ийм гоё төсөл хэрэгжүүлж байгаа. Ингээд надад нэг цугсгаас ингээд дуулгасан л да. Тэгээд үнэхээр би баярлж байсан. Энэ том хүний тухай ингээд юм хэлэх бас одоо түүхэн видео бичлэг, түүхэн бичлэгүүд юу гэр олдцтой. За ер нь хор талтай юм байлээ. Яг одоо ихэнх нь YouTube-ээс бид нэр нэлээд жоох юмд авч үзэж болох юм байл. Гэхдээ одоо дарагдаад үлдсэн тэр архивт түн телевизийн үндснээ телевизийн маань одоо архивт байж байгаа л баг. Тэгээ бид нар бол яг юмнуудыг бол үзсэн маш 2 жил гарan ерөн судалгаан дээр явж байгаа зохиолоо хөгжүүлээд тэгээ зурганд орсон байгаа шүү дээ. Нодлон өнгөрсөн 100 метр зураг аваад дууссан. Тэгээ бэлтгэл ажил бол нэлээд том хэмжээнд явагдсан. Тэггүй болж болохгүй зүйл. Тэгээ сэдвэн өөрөө айгүй том. За тэгээд бичлэг гэхээсээ илүүтэй бол одоо яг амьд гэрч болсон хүмүүстэй их уулзлаа. Найз нөхд батных нь улсууд гэр бүлийнх нь ах дүүнөр одоо хүүхдүүд нь олонтой болсон, ярилцсан, хамтарч уран бүтээл хийжсэн улсууд зөндөө олон хүмүүс нөө одоо цахаас нь хэлвэл одоо за манай
бурхан болооч манай долгио ах маань бол манай одоо манай Бямба дээр бол миний найз Бямба анх санаачсан юм байна кино хийж. Тэгээ Бямбитер бол долгио ахтайгаа уулзаад одоо киноны зөвлөхөөр ажиллаад байгаа ч гэдэг. Тэгээ бид гур болоо ингээд бэлтгэл ажилд ороод нэлээх тэгээс олон хүнтэй уулзсан доо төмөрхөө өгч байна. Одоо энэ номыг зохиогч ташрамд л за энэ номыг би одоо ингээд үзэгчтэй харуулаад энэ Монгол рокын салхич шуун Жуди гэдэг энэ номыг бол одоо 2 дахь хэвлэл юм байна. Тэгээ энэ номын зохиогч төмөрхөөгч одоо бид түрүүнд дурдлаа шүү дээ. Бидэд бол ингээд уран бүтээлийн хамт нэг баг болсон энэ кинон дэр. Тэгээд энэ 2 дахь хэвлэл юм байна. Энэ 2 дахь хэвлэлийг одоо дээжсэн дүүдээ. Ингээд өргөн барьяа бэлгэлж байгаа маа. Төрцгөө. Баярлалаа. За. Сайхан юм болжээ. Би түрүү хараад бас эрхэмдвэнэд ялалт амжилт үргэлж хамт байгээ. Glory Man United. Тий. Хоёулаа ч одоо улаан читгэр одоо тэгээд маш их баярлалаа. Читгэрүүд гэж байна шүү дээ. Заавч уншиж тарицнаа. Юуяхын ертөнцөөр аялнаа. Тэгээрээ гоё ном. Маш татны найз байсан баг. Тийм байсан. Дарагч үдээ нэгэн фронт дээр тулдаж явсан хүмүүс ч. Тэгээ нөгөө кинонд маань зөвлөхөөр одоос олон хүн яасан гэдээ бид рүү хэлжилээ. Одоо манай Чингис хаан хамтлагийн ахлагч Жаргал сайхан ах маань одоо бидэнд бас маш үнэтэй зөвлөгөөнүүд өгсөн, маш хэрэгтэй одоо мэдээллүүд жагаахын бичсэн ном байдаг шүү дээ. Үл мартагдах айлгуу гэдэг. За тэр номыг бол би өөр одоо копидж аваа. Тэр ном дотроос бас манай кинонд орж ишлэл болж орсон сценд бүр яг тэр текстийг ашигласан одоо зөндөө баг. Ингээд маш олон хүмүүстэй бид нар уулзсан. Ер нь нэлээд өргөн хүрээнд сайн судалж байж тэр зураг авалт тэр дээр орохгүй бол дүрээ бүтээхгүй бол энэ бол тийм хөнгөн амархан орчих. Амархан артнд гарчдаг юм сэдв бас биш юм л. Тэгээ нэг одоо сайн түүхийн одоо энэ чин түүхэн одоо кино штэ. Тэгээд 50 жилийн өмнө 60 жилийн өмнө үйл явдлууд гараад байгаа тий. Улаанбаатар хотыг яг одоо яг эд энэ төв байгууллаа. Улаанбаатар хот яг нэг гоё одоо Азийн цагаандагийн буюу одоо тийм сайхан Улаанбаатар болж исэн тэр дүр төрхийг тэр кинонд ерөөсөө Бямба дээр хүссэн юм бол ерөөсөө эхлээд бол ерөөсөө тэрлээс тэр сэтгэл дотроо баг насаа тэр гарын дэлгэцэн дээр мөнхөлж гаргаж ирээ гэдэг ийм том зорилготой ийм хүсэлтэй тэгэл жигүүрлэл тэргээрээ жигүүрлэл онгорол одоо тэгэл даалаад тэгээ ороод өстө гоё кино болгоно гэх. Тэгээ явсан ч одоо ингээд яг одоо заавар зохиол эхлээд бэлтгэл ажилтдаг л одоо 4 дахь жил рүүгээ. Тэгэхээр жоохон урт настай болж байна. Энэ хугацаанд бас одоо нөө ах маань бурхан боллоо ингээд олон л үйл явдал боллоо. Тэгээд тэрэн дээр бол харамсаж байгаа. Гэхдээ одоо яг хөө уран бүтээл ямар ч хэсэн төрн одоо утгагүй нэг сар хагасын дараа бид нар киногоо бараг бэлэн болгочих гол. Тэгэл явж байна. Таны хэлдэг зөвлөлтөө бас энэ намтар түүхээр сэтвчилж тулгуурлаж юм хийнэ гэдэг чинь өөрөө судалгааны ажил их цаг авдаг тийм. Судалгаа архив тухайн хүний тухай жижиг гэлтгүүн деталийн юмыг бас олж сонсох тийм. Мэдээж хэрэг би бас тэр чи өсвөр насны хүүхдүүд багт л тэгэл соёл эрдэнэ хамтлагтай холбоотой хүмүүсийн тухайн үеийн ерөнхийдөө хүмүүсийн дайлангаа урлагийн хүмүүсийн амьдрал тийм шулуун байгаагүй. Садраматай драматик тийм амьдрал тулсан хүмүүс үйдэг тийм. Бас л энэ номон дээр гэр бүгд байгаа бах тийм заавч уншнаа. Аюу гоё зургийн галерейтэй. Урд өмнө хараагүй зургнууд харагдчихлаа. Тийм. Энэ баяжигдсан эхний одоо хэвлэлтнийхээ дараа бас ороогүй зургнуудыг оруулсан байгаа. Төмөрхөөгч манаас хөдөлмөр гаргасан бас нэмж нэлээд түүний ярилцлагатнууд дурсдгал яриануудыг нэмж оруулсан байна лээ. Тэгээд манай одоо Очир пресс гэдэг хэвлэлийн компани манай Док мэднэ. Док тэгээд манай Очир найз хоёр маань бас бидэнд дэмжиж үзүүлээд бас хөнгөлөлттэй өнөр бас ингэсэн. За тэгээд яг энэ хоёр дахь хэвлэлийг манай ивент гэсэн бол манай багын найз манай одоо найз маань Тамираа гэдэг
Мегмар жовын тамираа гэдэг бас энэ 40,000 төгрөг яг одоо 100 дээр энэ Мацаан зоргоо өдрийн эдний одоо яг байрных нь өрөөдөө юм залуухгүй нэ найзууд тэгээд манай найз бас ингэ сэтгэлээрээ бас ингэ хөрөнгө мөнгө юм гаргах гэдэг би бас ингэ төмөрхөгчтэй холбож өгöd ингэ. Тэгээ энэ ном маань одоо 2 дахь хэвлэл маань ингэ хүрсэн байгаа. Ер нь энэ төсөлд оролцсон сэтгэл зүрхээрээ за санхүүгийн дэмжлэг бүх төрлийн дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ бол бас энэ бас завшааныг ашиглаад баярлаа гэж хэлмээр байна. Яг л энэ чинь зүгээр нэг юм ном биш. Зүгээр нэг түүх шин. Чин зүгээр л яг архивын ингээл бас түүх болж үлдэх. Дараа чинь хойч үед үлдэх юм сайхан. Энд чинь надаас хойш миний хүүхд уншин, зэнэр маань уншин тийм зүйл байгаа учраас бид энийг бол хизээч мартах ёсгүй. Маш их хүний ер нь түүхийг ер нь орхиод тэгээд дээцсэн шүү дээ. Зөвхөн зундрагыг л бид нар хийж байгаа болохоос бол маш их олон хүмүүс тий. Үнэ одоо ингээд зах зээлийн шуурганы үеэр тэгэл энэ номыг уншаад энэ уран бүтээл дээр ажиллаж байхад нэг аяг том юм харамсал ингээл төрүүлсэн. Тэр нь одоо би хуваалцмаар л тэр юу мэдэрсэн гэхээр тэр соёл эрдэнэ хамтлагийн маань анхны тэр залуучууд айгүй гоё алтан бүрэлдэхүүн мундаг залуу авьяаслаг залуучуудыг шигшээд сонгоод ингээл хамтлагтайгаа бол аргагүй л дээ. Монгол улсын тухайн үеийн одоо хамгийн сайнуудыг л түгээл хөгжим дуу зохиолгуулаад энэ одоо рок pop урлагийн анхны суурийг тавьж байгаа шүү дээ нийт маань. Тэгэл Монгол төрхтэй, Монгол аялгаутай, Монголын гэсэн тийм одоо энэ агуу том ертөнцийг үүсгэн байгуулж байгаа. Эдгээр өөрсдөө ч тэрийг сайн тухайд залуучууд 20 дэд залуучууд л байсан тэгэл мэдгүй. За их богинох нассан л байт. Тэгээд би тэрэнд л айгүй харамсвар гэв. Тэгээд үнэхээр хэцүү одоо төлөвлөгөөт одоо тийм дуудуулах төлөвлөгөөний дагуу концерт тоглох гэдэг тийм юм одоо хийжсэн да. Цалингаа аваад тийм зүгээр л цалингаа аваа шүү дээ. За тэгээд одоо нөхцөл байдал нь ямар ч байсан одоо ингээл айгүй тийм өрөвдөлтөй. Тэгээ би бол энэ киног ингээ хийгээд зохиолоо хамт Бямбатагаа бичээд тэгээ найруулаад бэлтгээд ингээл явахад бол нулимс гарсан юм л их тохиолдсон л доо. Тэгээд ингээд өөрөө мэдээд байгаа ернээсээ л нөгөө дүрээ хараад нөгөө жүжигчд маань тэгэл амьлуулаад ингээр тэгэл ер нь их өрөвдөлтөй түүхтэй гэх юм уу. Тэгтээ бахархмаар тий. Энэ бол миний л одоо бодсон бодол миний мэдэрч байгаа зүйл. Гэтэ манай киноны маань өнгө характер бол арай өөр л дөө. Тэгээд гоё өөрдрөг байх ёстой. Тэгээд манай ер нь бол энэ киног хийх болсон гол одоо хүсэл шалтгаан бол энэ залуу үедээ мартагдчихгүй цаашаа. Одоо ингээд дурсахгүй бол ингээ яриа бүр ингээд дэлгэцэнд мөнхөлж өгөхгүй бол энэ түүх энэ Улаанбаатар хотын төвийн 40,000-ын 50,000-ын энэ 220,000-т энэ төвийн залуучуудын одоо тэр соёл амьдралын хэв маяг за тэгээд одоо энэ дуунууд төржсэн хөргөн сайхан түүхүүд байна. Энэ бүх юм ингээд энэ нэг юм хотын соёл гэж одоо яригддаг тийм. Энэ зүйл дээрэс нь энэ яг бодит энэ хүмүүсийн өөрийнх нь энэ түүхийг одоо алдаршуулах, уран бүтээлийн мөнхжүүлэх тэгээд шинэ одоо манай Gen-Z залуу үеийнхэндээ одоо дамжуулж ингэж ийм зүйл байсан шүү. Ийм болоод өнгөрсөн түүх шүү гэдгийг одоо үзүүлэх л ёстой юм байна гэж тэгжэл зорж ирсэн. Тэр бол тэгжэл ажилласан. Амраахтай ч гэсэн маш их баярлалаа. Ийм агуу хүний тухай том төсөл зориглоод хийсэнд бараг л та иргэнийхээ үргийг гүйцэтгэлээ шүү. Дараагийн үеийнхтэй өвлөж гэдэг маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр Балжины ямар санаа гэдэг найруулагчтай юм ярихын тулд заавч хүнийг дуусгах ёстой. Амраахан. Одоо яг 9 сард тий. Энд чинь одоо яг 10 жил болчихлоо. Цаг хугацаа ямар ч хурдан. Таны аав одоо 2015 онд бурхан болсон. Тий. Нэрт найруулагч одоо төрийн шагналт Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн урлагийн гавьяа зүтгэлтэн найруулагч Балжин юм гэснийг дурдахгүй болохгүй. За тэгээд яг 10 жилийн өн тохиож байна одоо биднээс яваад та
Танай гэр бүлийн үүсгэн байгуулсан сан маань үйл ажиллагаа явуулж байгаа юу? Явуулж байгаа. Тийм нэг дээр нэг гоё үзэсгэлэн гарсан шүү дээ. Анхаарал мотор гэдэг. Тий. Тэр маань одоо дахиж болох уу? Ер нь энэ та яг энэ одоо 10 жил болж байна. Энд чи бас баггүй хугацаа өнгөрчлөө. Аавыгаа дурсаач яг энэ үуч. За тэгээ гоё. Одоо яг уржигдэр өнөөдөр чинь 7 тий уржигдэр 9 сарын 5 байсан. Яг одоо бурхан бас өдөрнөлтөө. Тэгээ бид одоо манай эхнэрвтэр дээгүүтэр ээждэр очлоо 13 дугаар оролт очлоо. Тэр өглөө нэг яг ч нэг тэгээд ээждэр очих хэвээр өдөр. Тэгээд бид сайхан аавда дурсаад таавга дурсаад зам цул өргөлөө. Тэгээд сайхан хамт сууж баяртай цай ижуулаа хийж маань бидэд ингээд жоохон ярьж хөрөөд ер нь бол 10 жил гэдэг их хурдан хугацаа. Энэ хугацаанд ер нь бол миний чихнээс бол ер нь ингээд аавын хэлдэг байсан үгнүүд ерөөсөө салахгүй. Байнга л бодогдчихэдэг. Тэгэл ингээд ямар нэгэн ажил одоо кино мөн бүхэл юмд ингээд явж захтал ингээд бодогдсон шүү. Яг ярьж байгаа юм шиг хажууд байгаа юм шиг тийм санагддаг. байна. Тэгээд сайхан л одоо уран бүтээлүүд нь мөнх настай, урт настай, олон түмэндээ хүрсэн, хайрлагдсан, хүндлэгдсэн одоо ийм сайхан даа маань ийм сайхан хүн байж дээлэгч одоо бид нар бол одоо бүгдээрээ ер нь манай дүүнэрийн хүүхдүүд ч тэр одоо ингээд өвөөгөө бол хэн байсныг бол сайн мэддэг. Тэгээ ер нь тэр захаа даалгавар тэр хүмүүжүүлсэн юу одоо бид нэрээр дамжаад хүүхдүүдэд сууж байгаа байх л та тийм. Тэгээд ер нь бүгдээрээ л зөв хүн байх зөв одоо барьсан ажил мэргэжилтэй бол одоо ард нь одоо тууштай гарах ингээд зорилго чиглэлээ ингээд зөв болоод хүн байх тухай ярих гэдэг юм л та би бол тийм. Тэрийг л одоо бид нэр ээж маань гэсэн бид нар ер нь байнга л манай дүүнэр одоо ингээд бүгдээрээ л тийм ярьж идэг. Хүүхдүүдтэй захичаадаг бид нар дөрүүлээ өөрсдөө ч бас ер нь өнтөө болж игэл модалчихгүй хэл ам их гаргачихгүй тэгэл болж игэл ингээл тийм байхыг хүсдэг. Амьдрал одоо тэгэл янз бүрээр байдаг л тэгээ. Аль болохоор л намжим жоохон даруухан бол ер нь их тэгж ярьдаг байсан шүү дээ. Даруу битээ өнгөрөөд ээлэгдэг гэсэн үг л тийм. Тэгээ сагсуу байх муухай харагддаг юм аа гэл. Тэгээд одоо тийм тэгж сургаал сонсч ирсэн. Ингээ Балжин нэмгоо хийсэн кинонд Балжин нэмгоо ингээд одоо орчин үеийн хэлээр all in one гэдэг хүн баггүй юу? Зураглаач хийн, найруулагч хийн, зохиолооч бичин тий олон талын юм киног юу ингээд бүхлээр нь ингээд хамарцсан. Дагнаагүй. Ингээд гар биеэрээ зүрх сэтгэлээрээ оролцсон тэр бүтээсэн кинонууд ингээд ингээд сонсоход амар тий. Тэр зохиолууд нь тэр нэг сонгосон зохиолууд нь тэр найруулсан аргачлал тэр зураг авалт ямар гоё. Одоо миний бүх үзэгч өстой үзэх дуртай байсан бүх кинонд л оролцсон байгаа байхгүй. Одоо мундаг агуу найруулагч нартай бас оператороор нь ажиллаж байсан байдаг. Зохиолын бичээд оператор нь. За одоо би одоо ингээл зарим нь мартчих магадгүй одоо яг одоо ингээд тулгамдаад байна. Гэхдээ дор чоломгоо найруулад одоо юу говийн зэрэглээ кино. Өөр зохиолын бичсэн, зураглаачаар нь ажилласан. За говийн зэрэглээ бол ямар кино вэ танаар тийм. Тэр за тэгтэл юу вэ? Моторын дуу гэдэг нэг гайхамшигтай кино. За гомбогоо байна зохиолын бичээд бол зураглаачаар нь ажиллаад за тэгээ сумгуугаа найруулдаг. Энэ агуу гурвал тий амар тий. Тэгээд тэр нэг говьд байгаа нэг хоёр объект л байгаа тий. Нэг мотор ажиллуулах хэрэгтэй нэг худаг байгаа да. Тэнд нэг дэнжтэр нэг айлын гэр хатах. Хот нэг айлах. За тэгэл болоо. Тэгэхэд тэр кино уйдгаргүй план тавилттай. Монтаж нь ямар сүрхий амар гой зураг авалттай бүр шидэвэр кино аахгүй. За тэгэл хань киноны бас зураглаачаар ажилласан баг. Тэгээ бол хань киноны бид нар планууд бол Улаанбаатар хотыг бол ер нь хаашаа юм бэ? Яг бид нар бол тухайд Улаанбаатар хотод ингээл хүүхэд насаа яг тэр хотын дөрөөс тэгтээ тэр аавын дурангаар бол ингээд харуулсан тэр өнцгүүд тэр барилгын гэрээс өдрөө тэр дизайн архитектур энэ бол гайхалтай шүү дээ. Улаанбаатар хот бол бас
одоо урлаад хийсэн тий уралчихсан байдаг жишээлбэл тий дэгдэхэ нас гээл кино гэлж сөхөлтийн яриа хачин хүн гэж нэг сонин тийм жанрын кинонууд байна ингээд за жоохон экшн тал руугаа явуулаад ацаг шүдний зөрөө бол бас л тийм сайн кино. Нямгаавын ахын чинь зохиол би ч хамт хайртай. Хамт битцээ. Тий хамт нямгаа хоёр хамт битсэн. За би ч хамт хайртай. За тэр мондгууд бол одоо тань руу өнөөж яана гэл энэ тий сүүдэр. За эднэрийг бол одоо илүүцтэй тэгэхэд хүмүүсийн бас нэг их ярьдгүү дурддаггүй кинонууд би бас хэлээд байгаа байхгүй тий. Ер нь бол кино болгон дээр мундаг санаануудыг шигтгэж дандаа мезосцен дотор нь хийж өгч хэлдэг өөрийнхөө тэр юу хэлдэг. Тэгээд урт настай л бүтээлийгээрээ гэл дандаа цагтдаг байсан нь. Манай зочид ингээд амраахаа би ингээд зочдоо ингээд дийлэнх урлагийнхаа л ингээд өнцөслөөрэл тэгээд саяхан ингээд сангид орж байгаа томхон оролцоол төгөлдөр өөрч. За тэгэл бүгдээрээ л ингээд нэг цаанаа нэг юм сайдаа гэж. Тэгээ ингээд нэг юу байгаад байгаа байхгүй амраахаа нэг удам юм уу би болохоор энийг болохоор өөрөө тайлбарлаад нөлөөлөл байгаа байхгүй. Таны гэрт ингээд балжиньянгоо ингээд таны аав ингээд зураг зохиол ингээд найруулга ингээд тэрэндээ амьдрал тэрүүгээрээ өвчлөөл байж байгаа юм. Танд ингээд бас халдварлаа л те. Танаа хүүхдүүдтэй халдаад одоо зохиолчны гэрд ингээд нэг заавчгүй нэг зохиолч редактор шинжлэх ухааны үн төрсөн ч байж ах шиг эмч айлбад нэг удамшаад эмчж байж ах шиг жишээтэй тий. Ер нь таныг ингээд энэ мэрэгжил рүү энэ ертөнц рүү ингээд хаалга тогшоод орыг хамгийн их нөлөөсөн хүн мэдээж хэрэг аавлах. Та түрүү хэллээ шүү дээ одоо танаас дүүдэд таны нэг дүү таны дүүгийн хүүхэд нь ингээд оператор хариулагч хийж намраа их чи юу тий. Ур жаргалын том уу тэр амар гэдэг юм бас амар гэдэг юм тий. Танаа чи бүгдээрээ амар юм. Тэр нь амар гэдэг чи цоног. Амар өшгөн болно гэж нэг хэлсэн л байсан. Амрын нэрийг болохоор одоо манай хөргөн миний найз одоо бас 10 жилийн найз маань манай ангийн бас одоо багын найз шүү дээ тэр чи бямжо аав нь амар гэж хүүдээ нэр өгсөн. Тэгээд амар сайдыг одоо нэрийг одоо юу хүндэлж гэх юм уу бэлэгдэж одоо тийм тэр мундаг хүн шиг их оронч тийм хүн болоорой гэд болоосай гэд одоо нэр өгсөн юм аа хүүдээ тийм нэр өгсөн л надад тайлбарласан. Тийм манай амар бол одоо Японд 4 жил сураад дахиад нэг 2 жил гарсан байна уу да тэндээ киноны компанид ажиллаж байгаад тэгээ сая энэ манай 100 дэр киноны зураглаачаар хамтарч ажиллая л чи нэг ирээч гэдэг. Тэгэл ер нь Монголд ажил уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдэг ирсэн ийм залуу байгаа. Тийм эндээ болохоор Монголд болохоор зохиомжтой сургуулийг төгссөн байдаг. Тийм тэгээд киноны гэрэл тавилт энэ төрөөр бас давхар мэрэгшээд ирсэн. Од жаргал гээд манай баг дүүгийн хүн Ашнам гээд нэг зүрхий залуу байна. Одоо бас Токиод бас нэг киноны Токиогийн киноны сургуулийг төгсөөд тэгээ эвлүүлэгч тийм график чиглэлийн югаар бас найруулагч болоод тэгээ одоо тэнд Токио телевиз гэж байдаг. Токиог одоо манайхаар бол Улаанбаатар телевиз. Тэнд ажиллаж байгаа. За нэг ийм залуу бас байгаа. Сая 100 амралтаараа ирээд гэдэг хоногоос амарчаа тэгээ буцсан. Санаа нь бол бас л наашлах санаатай байж байгаа. За одоо миний хүү бол наран цогт гэдэг хүү байж байгаа. Одоо Канадад Торонтод их сургууль төгссөн. Тэгээд эндээ одоо төгснөөсөө хойш одоо 3 жил ажиллаж байна л да. За мэрэгч нь бол яг энэ хоёрыг бодвол нэг киноны би ягаад энэ 3 хүүхдийн тухай ярьдаг. Энэ 3 маань яг бүр тэрсгэн 1-2 жилийн зайтай өсцгөөсөн төрж өссөн манай 3 үеэлэхгүй. Тэгээ манай одоо ээж хоёрын нэг хайртай одоо юунод нөхгүй ач зээнэр нөхгүй тийм. Тэгээд энэ 3 маань бүр гуруулаа ингээл яг нэг зэрэгл ойролцоод дээд сургуульд ороод төгсөөл ингээл мэрэгчлүүдээ сонгоод явсан. Миний хүү бол маркетингийн удирдлага, маркетингийн харилцаа, тэгээ медиа гэдэг тал руугаа, медиа урлаг тал руугаа явсан. Тийм. Тэгээд яг хаа эргэл тэгэл ер нь нэг алимнаас хол унахгүй гэдэг шиг л. Сая энэ 100 ирээд 2 сар болоод одоо миний кинон дээр хийж байгаа кинон дээр маань
бас ажиллаж байгаа л явлаа. Бас тэгэл тэр нөгөө энтрээр ч одоо нөгөө масок гэж хийгээл амар хийж байна. Тэгээд медиагаар төгсөөд тэгээд тэндээ жоох ажиллаж байгаа. Бас л наашгаа чиглүүлэх гээл заадаж тэгэл эрүүлэнд ингээд талбар бэлэн байна л гэсэн. Ойлгож байна гээл тэгэл. Танайхан чи ер нь тэгэл яасан. дараагийн үе бэлтцсэн биш үү? Бэлтгэл ах тийм ер нь бэлтгэлтэй болсон байж. Энэ бол та хэд үүрэгчтэй бас нэг бодлын Тийм шүү дээ. Одоо энэ бол энэ гал бол мөнхөх хөцөргүй энэ үргэлжилж явах хэрэгтэй зүйл. Тэгээд чиний юмгаа үл өөрөө яагаад бас энэ ертөнцид танай тийм удам өдөр байгаагүй урд юм. яаж байх вэ? Киноч надад 42 оны хүн тэгээд ховдын чанд мөн тэр өөрийнх нь дуртгал номон дээр байдаг юм да. Нэг өдөр л ингээл хонь ургаа хариулаад тэр горхны голынхон тэнд байжсэн чинь том машинууд ирээл тэгэл жигнэл явцсан гэсэн. Тэгэл юу болж байгаа гэсэн кино зураг авах юм аа. Тэгэл тэр хотел нэг баримт кино л хийсэн бол том. Тэгэл юм гурвалжин хөлн дээр гурван хөлтэй юм дээр л нэг том хар юм гараад. Яг тэр номон дээр дуртгал ном дээр тэгсэн тэр нь жигждгүй байсан. Байгаа юм. Тэгээд аав тэнд очиод тэр сонио аппаратныхын өнөр мөнөр нэх яасан гэж таалагдсан их. Тэгээд тэгсэн тэр нөгөө лупер харуулсан байгаа хөөхгүй оператор нь. Тэгэл ерөөсө тэр ертөнцийг тэргээр харж болд юм байна гэл тэгэл татагдсан гэл тэр аавын дурсан дуртгал ном дээр байдаг шүү дээ. Тэгвэл хамгийн ихний алхам бөгөөд хамгийн ихний вирус тэгэл дамжчихсан юм шиг л. Тэгэл би ерөөсөө ийм хүн болноо гэл энэ ямар сонин ховор гоё мэрэгчлээ гэл анхаарсан юм байл л дээ. Хамгийн их цаг хугацаар хамарсан бас нэг кино бүтээхийн тулд маш их масштабны тийм ажил нь бол мэдээж ирэх харахгүй мандах цэцаатан бүгднгэрийн хүчинд орох хоёр бүтээлийг бас дуртахгүй болохгүй л дээ үнэхээр тий. Тэгээ энэ хоёр бүтээл бол яг 10 жилээ зорьсон. Зориулсан тий. Зориулж ажилласан. Үнэхээр том бүтээлүүд судалгаа их авсан, цаг их авсан. Хоёр том бүтээл л дээ. Ялтаж байгаа. Эрүүгээрээч төрийн шагнал авсан. Мантахаагаар төрийн мантахаагаар мантаац. Үнэхээр гайхав. Би тэгээд бид хоёрын яг нэг үл амраахын аавын тухай ярих юм бол бид хоёрын цаг хугацаа бол ханаач хөрөхгүй дуусахгүй. Ярьж барагдав. Тэгээд ямар ч гэсэн хайдын маань ажил ингээд энэ үйл эргээд өргөжлүүлээд булаг шандын ширгээхгүйд явж байгаад маш их баярлаа. Тэгээд чиж байна. Би бас нэг заавалч хүнийг зүйлийг асууя гэж бодож ирсэн юм. Асууйч гэж юу ах вэ? Тэгээд ер нь би нэг тийм зүйл мэдэрсэн байна. Одоо Балжин юмгаа ингээд барьж авсан зохиол нэг бол өөрийнх нь зохиолсон, нэг бол өөр хүний барьж авсан зохиолууд юм амар сэтгэл рүү ингээд нэг юм хатгсан, сэтгэл хөдлөгсөн, нулимс туслуулсан тийм жанр их байна л да. Тэгээд би тэр нь бас танд бас халдсан юм шиг надад санагдав. Яг би юу хэлэх гээд нэхэр таны бас найруулж хийсэн хүний хүүхэд тий. Дашкахыг та тоглуулсан шүү дээ. Тэгсэн. Дашках та ч бас хамаатан баг шүү. Тэр үеэлүүд. Миний одоо үеэл дүү. Найз. Тэгээд тэр бодитгоос сэтүүлсэн тэр дэлгэцийн бүтээл таны найруулсан. За. Бас л тийм эвгүй рүү орсон. Би одоос нэр яг 2006 оноос эхлээл ер нь кино яг хувийн яг өөрийнхөө одоо уран бүтээл киноны уран бүтээл рүү илүү төлхөө орсон байдаг. Өмнө нь л одоо чи мэдэн шүү дээ. Есть студ маань бол телевизийн нэвтрүүлэг их олон хийлээ. Цувралууд хийж ялаа. Реалити шоу хийж ялаа. За телевизийн реклам бол одоо зөндөө хийсэн. Клип, дууны клип, баримт кино гэл. Яг юм би даасан тийм том уран бүтээл болох киноны уран бүтээл рүү бол уран сайхны кинороо бол яг 6 оноос эхлээд ер нь орсон. Тэгээ 2 шин 3 өдөр киногоо хийгээд араас нь 2 шин 3 өдрийг бас нэг 2 жил хийсэн. Би ер нь тийм удаан идэх юм бэл. Тэгээд хүрэлдээ их хааны элч гэдэг нэг тийм кино хийсэн байгаа. Өнгөт инээд тухайн өнгөт инээдийнхэнтэй хөслөөтэйгээ цуг хийсэн. За тэгээд юу одоо чиний сая хэлдэг хүний хөвгт киног бас яг 2 жил гарan хийсэн. Тэгээд жилийн 4 удиралтай нэлээд том хэмжээний тэл болсон тухайд. Одоо би бодоход ингээд бид нар яг нэг юм завсрын үед би бол ялангуяа би бол
технологи ямар юуны завсар гэхээр би технологи ярих гэдэг. Хэрвээ би жоохон хүлээгээд яасан болвол нэг 2 жилийн дараагаас 3 жилийн дараагаас нөгөө технологи нөгөө дижитал руугаа 100% шилжээд тэгээд энэ камерууд бүгд өөрчлөлтсөн. Дижитал болоод тэгээд ингээ явах байсан байгаа. За киноны маркетинг борлуулалт талаас нь бодохоор тухайд ганцхан Тэнгис кино театр маань л байсан. За тэгэл өргөө бол яг одоо хүний хөвгтийг гарсны дараа өргөөг нэгдүгээр салбар хороол нэгдэж явах шиг. Тэгэл наажмдаа нэмэгддэг штэ. Яг тэгэхээр бид нар би юу гэхэд тэгэхээр яг л нэг юм завсрын үеийг л одоо миний үеийн хэдэн киноны одоо entertainment-ийн чиглэлийн видео студиудын энэ нөхдүүд маань найз нар маань бид нар яг энэ ингээд даван тулсан аналог багт нь хамаг хүчээ залуу насаа зараад ч одоо 10 хэдэн жил болчихж байгаа шүү дээ. Аналог дээр л одоо тэр дүрснээ болоод компьютер чөөр мэдэн шүү дээ. Холбоо гарах орох тэгэл 3D Max-аар нэг жоохон чимэглэгээл тэрийг нэг сар уншуулж ах чижээ тэр энэ дэр надад тийм нэг жоохон юм ичил 14 хоног юм уншуул. Тэгэл одоо боддог байхгүй. Бид нэр тийм л нэг тийм завсрын үеийг яг л хөдөлмөрлөл яг эд хийж бүтээх насан дээр яг тэрэн дээр л ажиллаж ирсэн байна. Яг өөр одоо тэр технологиг нэг яахгүйгээр тэрийг ярилцахгүйгээр тэрийг тоохгүйгээр яг классик хийдэг яг бүтээлээр нь хийгээ явуул болох л байсан л ах л да. Тэглээч гэсэн тэр формат тэр 4K биш тий тухайд бол тийм байгаагүй. Тэгэхээр одоо тэр үеийн нэг одоо бүтээлүүд маань ингээд үзэгчдэд одоо өнөө үеийнхэнд ингээд хүрч чадахгүй ингээд соцрогдоод ингээд үлдсэн. Тухайд үзэгч нар бас цөөх үзсэн байгаа шүү дээ. Тэр чинь ганц хоёрхан кино театрт дэлгэц бол цөөхөн байсан. Өнөөгийнх шиг юм сайхан олон дэлгэц орон нутагт ч байсангүй одоо тий хотод Улаанбаатар хотод ч бас цөөхөн байлаа. Тэгэхээр одоо бол их сайхан боломж гарч байгаа байхгүй юу? Олон үзэгч үзүүлэх 200 мянга 300 мянга үзэгчийг хүртэл үзүүлж чадж байна. Энэ бол том амжилт, энэ л том одоо хөгжөөл байгаагийн хэлбэр байхгүй юу? Би бол тэгж боддог. Тэгээ бид нар бол яг нэг тэр нэг юм зурусхан яг тэр завсрын үеийг технологиос шалтгаалаад тэр үед бол өөрсдийнхөө уран бүтээлийг олон үзэгчдэд хүргэж чадаагүй тийм тал бол байгаа. Одоо тэрийг сэргээгээд дахиад ингээд янзлаад одоо болгоод ингээд үзэгчдэд одоо ямар нэг IPTV-ийн сувгаар гэдэг юм уу ингээд хүргэх юм бол бас хүмүүс үзтгэл ахалтай явж байгаа. Минийх бол ер нь жоохон тийм чимээгүй талтал бидээс ялангуяа хүний хөвгт тэр маань тийм шүү дээ. Тэг ямар ч гэсэн тэгээд зөвхөн миний хувийн л бодол шүү тэгээд таны хэлдгээр жоох эдит хийгээд бас чинсаас оруулсан тэр л дээ. Яг шинжлэх хэрэгтэй. Үеийн залуучууд л үзсэндээс бас юм ойлгох хэрэгтэй. Та юу нэгэд бас юм шүүмжилжтэй, юм хэлжтэй хүн л дээ. Тэгээд одооны энэ кино хийж байгаа аргачлал гэх юм уу? За хийж ав дэлгэцийн бүтээлүүдийг та үзэж л байгаа бах таныг бас. Тэгээд таны аав ивийг яриад хэрэггүй. Тэр ойлгомжтой. Та нарын тэр аналогийн үеийн кино ер нь тэр хэр чанартай байна одоо яг. Ерөнхийдөө юу тий. Зохиол талаасаа хийж тал бол ярилтгүй хөгжчлөө. Гайхамшигтай зураг авд хийж чинь тэр техник технологитой ч холбоотой. Утга өгөөж зохиолын үед. Тэрэн дээр их анхаарал өгдөө шүү дээ. Энэ ийм л процесс явагдаад байгаа юм л да. Ер нь юм бол сайжрах тал руу явж байгаа. Манай киноны өнөөгийн одоо яг нуруунд дээр ачааг нь үүрч яваа энэ олон сайхан залуучууд байгаа. Яг эд залуу дунд насныхан энэ үеийнхэн бол бүгдээрээ зогсоо цаг хөдөлмөрлөж. Тэгээд нар бол сайн уран бүтээлийн төлөө бүгд ингээл аягүй сайхан ажилладаг. Манай энэ бол зүв байгаа. Гэхдээ гадна талаас нь төрийн талаас дэмжлэг нь илүү өшөө хүчтэй явмаар санагдаад байна. Одоо би бол өөрөө энэ хуулийг кино урлагийн дэмжих тухай хууль аль биесны нэр маань юу гэж явж байгаа энэ хууль киноны хууль гэж ярьдаг шүү дээ бид нар. Энд чинь энэ ажлын хэсэгт бол ах нь одоо 12 жил ажилласан байхгүй. Бүр хамгийн анх одоо оюун гэрэл сайд байх үеэс эхлээл соёлын сайд байхаас эхлээл ажлын хэсэгт орсон байдаг. Хамгийн сүүлд номын сайд үед одоо батлагдсан, их хурлаар орж батлагдсан хууль.
ажлын хэсгээс бол би хасагдж үзээгүй энэ хугацаанд бол байнга л дуутахаар нь л очдөг байсан. Соёлын яам дээр боловсрол соёлын шинжилгээ ухааны яам тухайн. Тэгээд ингээд хууль бол зорилго нь бол кино урлагийг Монголын кино урлагийг хөгжүүлэх, дэмжих, төрийн оролцоотойгоор төр анхаарлаа хандуулах энд ийм л зүйл шүү дээ. Тэгээд одоо бол арай жоохон илүү 50 жиг мөрч юм шиг надад санагдаад байдгийг. Яг шүүмжлэл бол биш. Ингэх дараалалаараа ингэж явах ч ёстой гэж магадгүй. Магадгүй 5 жилийн дараа ч юм уу 3 4 жилийн дараа ч юм уу байдал өөр болоод илүү их яах боломжтой болж байгаа. Одоо ингээд эхнээсээ гадаадын кино фестивалуудад одоо ингээд оролцоод шагнал аваад өндөр том шагналуудыг авч чадчих жүжиглэлтээр найруулгаараа одоо юугаараа одоо ингээд тэгэхээр энэ бол зүйл явж байгаа шиг хэлбэр. Тэгэхээр альва юм юу яадаг аахгүй ингээд өөрчлөлт нэг ингээд хэвэн байжгаад өөрчлөгдөд нэг том өөрчлөлтийн дараа ингээд дэвших хэвээр тэр яг өөрчлөлт чинь транзишн одоо үе тийм үү шилжилтийн яг энэ үед нь жоохон дэмнээд өшөө жоохон анхаарал тавиад кино театрууд маань өшөө бас ингээд сайхан дэмжлэг үзүүлээд их л ядарч зовж хийж байгаа киног нь одоо ингээд шууд яг 50% нь авдаг. Тэгээд тэр бол хуулиараа ч юм уу одоо ингээд зах зээлийнхаа жамаараа одоо тэр одоо байгаа яваар гэлэхдээ тэнд нэг ингээд бүгдээрээ нэг одоо тэр нэг арай гэж бүтээсэн тэр анонс дэлгэц юу гэдгийг тэр юм ингээд бүр гоё газар нь зориуд байрлуулаад ингээд юу л яадаг бахал та. Одоо тэгэл нэг зах зээл рүүгээл зах зээлийн өрсөлдөөн гэдэг юм бол тайлбарлагдах байх л та тий. За тэгэл хажимдаа тэгэл болно дэвшээл цаашгаа шинэ хэлбэр рүү ороод улам сайжрал явж байгаа. Би бол энэ нэг зогсолтгүй процесс эхэлсэн гэж бодож байгаа. Яг бол хууль гарцсан. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалтууд их орж ирж байгаа. Хамтарсан кино уран бүтээлүүд их хийгдэх болж байгаа. Үүгээрээ дамжаад манай Монгол үндэсний соёл одоо уламжлал заншил энэ өв одоо ингээд одоо тэр хөрөнгө оруулалтаар нь дамжаад ингээд дэлхийн одоо бусад үзэгчдийн одоо хүртэл болох энэ юм бол тавигдсан байгаа шүү. Тэгэхээр манай залуучууд, манай уран бүтээлч нар ер нь бол бүгд л эрүүхээрээ зүтгэж байгаа гэж би бодож байгаа. Ер нь бол тийм залхуу хүн бол энэ киноны салбарт бол дискгүй л дээ. Дискгүй. Тэгэл ингээд шийдэгдэл гэл гарна. Би ч бас нэг хэсэг завсарлаад тэгээ энэ том уран бүтээл рүү орох ийм завшаан болсон. Тэгээ яг ер нь бол орох гээд бэлтжижсэн. Тэгээд энэ том уран бүтээлийн санал ирээл тэгэл ийшээ орсон юм. Тэгээд ороод бол ингээд дандаа залуучууд, гоё залуучууд энэ бригад багууд ингээд манай уран бүтээл кино багт маань орж ирээд бид ингээд ажилласан. Тий. Та ч аягүй яриул өстө зөндөө юм байна. Экспериментал юм байсан шүү дээ. Би санаад байд. Хоёулын өндрийн амд бас хамт дээд хөршлөөсөн хүмүүс. Ялтан камер мамер чинь ингээл өөр юм зохиогоол тэр ноу-хау шиг гээчгээл те. Тэр даны нэг инженер юутай холбоотой байхаа. Мэргэжилтэй те. Одоо тэр хурдны нэг 13 хашиг хийсэн. Хурдынхан маань тохойд 13 хашиг сонин клип шүү. Тэд нэр анх удаа юм урт үстэй бүр ингээл бараг л насаараа юм урт үстэй байж байгаа л нэг өдөр Томбаяр Гамбаяр өдөр чинь л 80-аад нас ч л амраа бид нар ер нь одоо имиж өөрчлөлт бол гэдэг. Яах гэж байгаа гэсэн чинь одоо ерөөсө жоох өөрчлөгдөхгүй болохгүй байна гэл. Тэд нар бас нэг мэдрээд байгаа байхгүй юу? Нэг хэвээр болдно гэж болохгүй байна. Тэгэхэд одоо үсээд хариулдаг. За манай болтой найз дээр маань очсон. Смайл дээр бүгд тэр очил. Үсийн засвал за би бас нэг жоохон стилист хийх гэдэг юм байх гэдэг нөгөөдөө заа зэгэл зүс ингээл санал унлаа хэлээ хэдүүлээ. Тэгэл за одоо яг энэ дэр чинь би клип хийсэн байхгүй. Ерөөсө клип наад. Тэгээ ийм хэмжээний аваад одоо ингээл жоохон ингэж байгаа л айгуул мартагдаад дахиад үс орвол харж лагаараа. Яг миний хэлснээр л болсон. Тэгээд бодлого үс нь ургаал жилийн дараа буцаал юм болсон шүү дээ. За энэ хугацаанд нэг л клип хийж аваа ерөөсө. Бат чи камера хийхгүй болохгүй. За тэгээ юу юм гэсэн шинэ доонуудын сонсож жагаад 13 хашиг хийсэн. Гэхдээ тэн дээр нэр Онондов нэг дуун дээр нь Батархал лүү нэг дуун дээр бас клип хийсэн байдаг шүү дээ. Тэгээ улаан бас дотроос нь тийм бас амар сүртэй гоё клип. Тэр нэг тийм л хоёр клиптэй болсон бах та. Тэгээд ямар ч хэлсэн л хийнэ гэдэг. Тэгээ миний одоо яг сая гинт толгойд орцуулсаж орж ирж байгаа. Яг тэгж л яажлаа. Тэгэхэд би нөгөө гитарны байгаа нэг гарам дээр нэг манайх нэг жижигхэн камертай байсан. Тэгээд манай оператор да хорондоотой хэлж байгаа. Хэдүүлээ энэ дэр чинээ нэг юм юу яа. 80-ын камер гитарн дээр бас гитарн дээр тэрийг тогтоогоод
Тэр клипэн дээр нэг тийм үнцэг камерын үнцэг шилүүлтэй. Тэгээд нэг туршилтууд их явнаа явд. Яа тий хойд л бас тэгэл хэрэглэх юм хэрэглээл тэгэл зөрөгтэй ч үздэг гэсэн да. Хачбар Монголд анхны рэдийг оруулж ирсэн үү? За мэдгүй арайч анхных биш хаа. Амар нэг ирээдүйг бол арайч анхных гэж ярьж болох байх. Зүгээр ямар ч байсан оруулж ирсэн байсан тий. Тий оруулж. Тэгэл хэсэг таач бүхэл кинонд барил түрээсэлж ирсэн. Бид нар шүү дээ тий. Манай киночдын манаас тухайн бас нэг сайн камераар авчвал дүрс маань одоо хаач гологдохгүй юм байгаасаа гэж бодсон. Тэгээд тэр ирээд камеруудаар маань одоо олон сайн бүтээлүүд зураг авсан байдаг тийм. Зөвлөдөө баярлж яддаг тий. Би гол өвчл дүрс шүү дээ. Юу н хазаах гэдсэн орох гэдсэн сэдвүүрч өөрөөч барил орчгоо түрээд оруулчих шиг боллоо. За. Одоо ингээд 21-р зуун гараад одооний техник технологи маш хурдцтай хөгжиж байна. Тэгээд сошиал ертөнц гэдэг маань өөрөө бас ингээд бидний амьдралд маш нэвчээд гүн орчжээ. Одоо та бид нэр бол бүгдээрээ л нэг талбар дээр ногооржийн хай май гэж харьцаад байна тий. Тэгэхэд одоо нэг юм химэл оюун ухаан гэж нэг туучи гарч ирээд за үнэхээр бишрүүлээд байгаа ч юм шиг, эмгэнэлтэй зүйл үүсгээд байгаа ч юм шиг. Киноны урлаг руу, дүрсний урлаг руу, за дуу хөгжмийн урлаг руу ороогүй нэвчээгүй салбар гэж ялгаа. Санхүүгийн салбар руу хүртэл орчиж. Энэ юу н танд хэр санагддаг. За одоо хоёр талтай эхлээл одоо харьцаж байна да одоо тий. Одоо энэ дотор ч гэсэн ингээд алга дарамт хөө. Энэ дотор ч одоо нэг нөхөр хаяа надаас би юм асуухаар зөвлөгөө өгөөл одоо тэгэл бас нэмэртэй маа тусалахын тий цаг хэмнэжэн тий. Яг ер нь бол аливаа юм хувьсгалын чин чанартай гэх юм уу одоо энэ бол мэдээллийн 90 100 шүү дээ тий. Технологиос даваад одоо мэдээлэл 90 100 болсон шүү дээ тий. Тэгэхээр бид нэр энийг бол эргээр хүлээж авах хэрэгтэй. Хүссэн ч хүсээгүй ч энэ амьдралаас одоо салахгүй дагалдаад явах болно. Тэгэхээр одоо миний үеийнхэн ч одоо энийг харин ч манай үеийнхэн бол одоо манай миллениум гэдэг юм уу юу гэдэг одоо бид нар ч ингээ хүмүүсэж одоо ингээ 10 жилээр сонин хуваагаад идэг болчихсон. Тэгээд одоо би аль үед нь хамаарч дэмтггүй. Бид нар бол тэгтээ ер нь айхтар үеэлтэй. Тэгээд биднээс бол энэ яг бол хэрэгжилж чадах юм бэл. Би бол зүгээр л өстой харин өөлхөн найзаа болгоод ингээд очтой ингээд янз бүрээр ягаад. За сая одоо би түрүү ярьжсэн манай хүү маань энэ 100 амралтаар яриад одоо манай энэ 100 дээр уран сайхны кинон дээр бас туслаад бас ажил хийж байгаад явлаа. Тэгээд одоо юу гэнэх вэ? Зарим одоо бид нар мөнгө төгрөг хэмнэх, цаг хэмнэх үүднээс зарим нэг артлын масокны экстра тийм сценууд дээр артлаар гардаг нэг ганц нэг хүмүүс өгдөг та нэг тийм. Тэрэн дээр бол нэлээд утга шингээж агаад одоо жишээлбэл нэг гэр бүл гармаар нэг тэгмээр наач нэг тэгмээр нэгэд одоо жижигхэн нууц задлж юм уу? Задлчих уу шиг. Кино гараг би аавда болон сумхүү найруулагчд одоо жишээл хүндлэл гэдэг трибьют хийдэг шүү дээ тий. Тэгээд одоо жишээл нэг сцен дээр одоо яг тэр хань киноны нэг тийм үг татаж яг хийлгэж утсан гэсэн чинь их гоё болсон тэр. Одоо манай кино гарахаар одоо хүмүүс маань үзээд олох байлгүй тэр хэсгийг юм тий. Тэгэхээр энэ AI гэдэг буюу одоо химэл оюун ухаан бол би бол тэгж харж байгаа. Одоо зайлшгүй зүйл юм аа. Энийг харин одоо хэрэглээ сурчмаар юм бэлээ. За ялангуяа киноны талын уран бүтээл, урлаг тал дээр бол жоохон гэхдээ юутай хандах хэрэгтэй нөгөө. Одоо ингээд зохиолыг хүртэл бичээд байна тийм ээ кино зохиолыг. Дуу бичиж гаргаж ирж байна. Дуу хийж. Ерөөсөө дор нь хэдхэн минутын дотор ямар л бол ямар урсгал жанраар нь энэ бол яхав арай л болохгүй л дээ. Зөвхөн хүүхдийн тоглоом л доо тий. Харин яг мэрэгжлийн талаас нь сайн одоо тэр промптер буюу одоо даалгаврыг сайн өгдөг тэр мэрэгжлийг сайн сураад эсвэл ер нь удахгүй ер нь манай хүү бол надад хэлсэн энэ 2 жилийн дараа л энэ монгол хэл дээр ажилладаг болчихноо цаанаас болтгоо. Зүгээр жоохон төвчээ түлээж явахдаа хаяндаа натчихна. Та нарыг зүгээр суулгахгүй гэж
гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо зураач нар тий. Манай зураач нар манай киноны олон мэргэжил салбарын мэргэжлийн хүмүүс ажилдаг энэ цаасан дээрх энэ ажлуудыг бол хөнгөвчлөх юм байл. Үнэхээр бол аягүй сайн хийх юм бэл. За тэгээд рекламны салбар. Рекламч гэсэн одоо юу мэдгүй байх тэгэл бэлж чадахгүй тэр л хөгжнөө. Рекламны салбар дээр амар ороод ирсэн. Амар орд ирсэн юм шүү дээ тийм. Entertainment руу орд ирсэн. Одоо концерт дээр харалтаа. Ой тэр тайз майзал бид нар тэгж бодож байгаа. Би бол бас 40-50-д концерт уран бүтээн янз бүрийн юм дээр ажилласан. Тэгээд одоо бол бүр ариун өөр хэлбэрч болсон юм байна. Одоо ингээл уран зөгнөлт кино, акшн кино мөн чинь тэгэл тэр чигээрээ бол. Гэхдээ одоо яг нэг бодтой яг хүний гараар зайшгүй хийх, хүний уураг тархинаас бүтээд хүн яал зайшгүй байдаг хийх ёстой зүйлүүд бол яал хийж чадахгүй л дээ. Тэрийг бол бодлоо. А гэхдээ нэг юм айхтар юмуд байна. Одоо ингээд сайн судлаад байсан. Одоо ингээд бүр хум болсон одоо жүжигчдийг одоо зүгээр дэлхийн жүжигчдийг одоо Америкт яригдчих тэр бол тий амьлуулад дахиад яг тэр дуу хоолойгоо орно тэгээд тэр залуу насаар юм ч юм уу тэр кино мөн хийх оролдлогод гараад эхэлсэн байна. Тэгэхээр юу гэх болно гэх юм болохгүй гэх юм. Энд гэхдээ аюу түүхтэй энэ хууль эрх зүйн хүрээнд ч гэсэн бас энэ асуудлыг бас тэгэл дэлхийн нийтээр ярилцж байгаад яах вэ гэдэг. Ер нь технологи бол маш хурдан урагш алхачлаа. Тэ. Бидний удаан шугам тавихгүй бол тэгээ нэг хэмжүүр байх хэрэгтэй яах юм байгаа да. Тэгээд магадгүй салбар ингээд уран бүтээл нэг нь яагаар хийгдсэн, хэмлээ ухаанаар бүтсэн оролцоотой. Нэг нь болохоор яг уламжлалт ингээд технологиор явсан гэх хуваагдах юм уу. Одоо бүүм шүү дээ. Тэгээд хийгээд эхэлсэн шүү дээ. Тэгээ энэ одоо янз бүрийн экшн одоо блокбастер болж байгаа кинонууд ч юм бол оролцоотой л явж байгаа шүү дээ. Яг хөө тэгэл таны хэлдгээр яг зөвлөлтөө аливаа зөвлөж хоёр талтай аливаа юмны чинь балансыг барина гэдэг л хамгийн чухал тийм амраа. Ёс суртахуун дээр зарчмын дээр л хүн байх хэрэгтэй баг. Уран бүтээлч юм бол ялангуяа. Тэгээд тэрийг ашиглах ёстой юм тодорхой хүрээнд бол ашиглаж таараа. Угаасаа тэхээс аргагүй ч юм цаг ирж явах шиг байна. А үндсэн зарчим, үндсэн тэр ёс суртахуун тэр хэв хэмжээг бол яг хатуу барих ёстой тэр маргаалны хэмжээг болохгүй юмнууд байна шүү дээ. Одоо таны жүжигчин хүн биш. Амьд тэр хүмүүнийг бол хизээч химлээ юуханд оруулж чадахгүй шүү дээ. Тэр нулимс, тэр сэтгэлээс гаргаж байгаа эмоцтэй. Тэрийг бол хизээч. Надад бас жоохон сөрөг талдаа санагддیں۔ Яг хуу аль салбарт яаж хэрэглэх нь л хамааралтай байна. За одоо ангаах ухааны салбар гэж магадгүй боловсролын салбар одоо энэ маш чухал хэрэгцээтэй салбаруудад бол энэ ороод ирчил байгаа ах. Тэгээ би сайн мэдэхгүй байна. Энэ нь бол гэхдээ урагшаага нийгмийг хөгжүүлэх энэ хөгжлийг авчрах тал дээр бол энэ хэрэгтэй л баг. За тэгэл одоо төрийн одоо зөндөө олон албаныг бол сайхан цэгцэлж оромтоо хэмнэх юм боломжтой гэж харж байгаа шүү дээ. Тийм. Одоо янз бүрийн зөвшөөрлүүдийг олгох бол зүгээр өстэй гарамгаа хийх үлгүүд тийм. Яг зөв шүү дээ. Ер нь тэгэл машины номер дугаар өгөөс гулаад тийм. Улаанбаатар ирдэг болсон шүү дээ. Одоо манай Улаанбаатар хотын төгжрөл маань удахгүй гайгүй болох юм болоо та гэж бодоод байгаа шнэ. Ороод ирэхээр бид нар л харин жолооч нар иргэд маань өөрсдөө дүрмээсээ барайл одоо тэгэл захирагдаа явуулаад тэгэл хэрэгтэй байна. Тий. Тэгвэл одоо зүгээр л ах гэж бодож байна. Таны хэлдгээр яг тэгэл яалчгүй энтэйгээ хамт мөр зэрэгцээд гар барилцал амьдрахаас хойш тэгэл одоо эртхэн шиг дасан зохицуулах хэрэгтэй л санагдаж байна. Тий. Тэгээд цаг хугацаач битгой нэвтрүүлгийн хийхэд дэлсэн яас чуулгын подкаст маань ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд би зочдоос өний уламжлуулгаад нэг асуулт асууя. Амраха. Таны бодлоор ер нь ачааргал гэж юу юм бэ? Ачааргал уу? Тийм. За одоо би яг 30 жилийн өмнө, 20 жилийн өмнө гэл 10 жилийн өмнө гэл явал энэ асуултанд өөр хариулах гэсэн баг л та тийм. Яг одоо бол өнөөдрийн өнцгөөс юм өнөөдрийн өөрийнхөө юу л юм да. Сайхан гэр бүлэрээ өнөр өтгөн эрүүлэнх аав ээжтэйгээ цуг байгаа. Энэ л хамгийн гоё ажил. За тэгээд
цаашаа жоохон яавал одоо хүүхдүүд маань өсч том болоод ингээл одоо өдрөө үр ачтай болоод ач зэнэртэй болоод ингээл амьдрал ингээл гоё үргэлжлээл ингээл энэ өөрөө зүгээр л гоё энгийн тэгээд энэ өдөр тутам ингээд тохиолдож байгаа биднийг тойрол байж байгаа юм гоё ачиргал бол гэрүүл эсвэл бидний гэрүүл бол ачиргал тий би бол тэгж хэлмээр санагдаж байна. Яг энэ нотон дээр өнөөдрийнхээ подкастыг өндөрлүүлье. Тэгээд амраахта бөгөөд таны гэр бүл таны ажил үйлсд хамгийн гол юм эрүүл энхийг хүсмээр байна. За эрүүл байж тэгээд цөмөрөө олон сайхан зүйлүүдийг хамтарч хийж сайхан ажралтай мөчүүдийг маш их хуваалцах болтугай л гэж ирөөе дээ танд. За баярлалаа. Ийм За сайхан тэгээд мэдээ дүүдэж маш гэсэн баярлалаа. бас дүүдэж гэсэн бас амжилт хүсье. Тэгээд манай энэ ташрамыг ашиглаад гэдэг шиг энэ манай найзуудын маань одоо ингээд төмөрхөө өгч маань гаргасан энэ ном Чинзас Рекордс гэдэг одоо пенсионер дэлгүүрээр борлогдож байгаа. За номын дэлгүүрүүдээр борлуулахгүй гэж өөрсдөө ярьж исэн. Тийм учраас 40,000 төгрөгийн үнэтэй. Тэгээд энэ номыг одоо захиалгаар ч юм уу ингээд яах вэ? Чинзас Рекордсоос л очиж та нар минь аваараа энэ ном цөөхөн ширхгээр хөвлөгдөж гарсан. Тий. Эндээс онцон орлого одоо юунд зорцуулдаг? Энэ маань одоо тэгээд юу дээр Хар гэрмэрд нь үгүй юу? За мэдгүй. Одоо манай хоёр одоо номыг хэвлүүлсэн манай хүмүүсийн л асуудал л да. Гэхдээ бас тодорхой хэмжээнд одоо бид нар 100 дээр сан гэж бас энэ кино уран бүтээлийг хийж явах явцдаа бас байгуулсан байгаа. Энэ гэр бүлийнх нь одоо төрсөн ихч оюун ихч байж байгаа. Хүүхдүүд нь хүмүүс ингээд оролцож байгаа шүү дээ. 100 дээр санд ч юм байж. Тэнд бас тодорхой хэмжээнд их нь очих баха. Тэгээ орлогоноос нас очих бах. Тэгээ за тэгээд одоо хамгийн гол нь кинотойгоо холбоотойгоор энэ ном эхний одоо юу нь бол хэвлэлт нь бол дууссан байсан. Тэгээд одоо зах зээл дээр эрэлт хэрэгцээ байгаад байна гэдэг зүйл яригдчихсэн болохоор би төмөрхөөгчд бол ингээд туслаад тэгээд манай найз маань хөрөнгөний гаргаад ингээд камера маань хөрөнгөний гаргаад энэ их богино хугацаанд тэгтээ манай док сайхан төргөн хэвлэж өглөө. Танай хүү хийсэн үү? Үгүй энэ бол тусдаа эхний хэвлэлийнхэн зураг шүү дээ. Энэ бол яг нөрвөлөл. Энд дээр яг Жуди гэдэг энэ нэрийг бол харин одоо манай 100 дээр баан хүү их шиг өөрөө санаачлаад одоо Чикагод амьдардаг Америкт их шиг надад хэлээд би их шигээр дамжуулаад ингээд энэ номыг яасан. Тэгээ их шиг маань энэ хавцсных нь бас зардлыг гаргасан. Энэ хавцсыг бас өөрчлөхөд гарсан зардлыг бол их шиг маань дангаараа гаргасан. Их гоё ийм гоё хавцтай ингээд их гоё зузаан уншууртай маш Анангийн өвчтэй их шиг чинь. Өө тийм үү. Зөө Монгол жижиг шүү. За тийм байгаа. Тэгэхээр Чинзас Рекордс дээр байгаа шүү. Найзуудаа тэгээд галтаа ингээд хөлөхэд ташрамын хүмүүс маш их байна ш. Камерын зураг маань ч байж байгаа ш. Манай мөн битгээ бид чинь тэгэл ер нь тэгэл сайхан шүү дээ. Намайг хилээнэ сайхан унших юмтай боллоо. Маш их баярлалаа амраах. За баярлалаа. Урьж оролцсон явдал. Тэгээд энэ амраах маань ер нь та бүхэндээ амлчээ өнөөдөр ингээд оролцоод дуусч байгаа зүйл биш. Зөвмөрөө яг кино гарна удахгүй те. Дэлгэцээ гараад тэр киноныхаа тухай нэг тусдаа бас нэг хөөрхөн юм яриа өгнө. Тэгээд амлий тань. Тэр киноныхаа тухай тулгуурлаж ярих те. Болно бол. За маш их баярлалаа амраахаа. За баяртай найзуудаа. За баярлалаа. Бүгдээр намжилт хүсье.